За бүгдээрээ сайн бацгаана уу? Тэгээд дараагийн хавшлигтээ тавтаа барилцгаа. Өнөөдөр штэ тий амар олон гоё зүйлүүдийг хийх гэж байгаа учраас би өнөөдрийнхөө нэг өдрийн бичлэгийг хий гэж бодоод яасан бичлэгийг бичиж дуусчаад штэ тий. Гэс өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Нэг ажилд хамт ажиллаж байсан ихчээ маань хүүхдийн төрсөн өдөр нэг насны баяр нь болж байгаа байхгүй. Хамгийн татны хүмүүсээ ураад тэгээд төрсөн байл. Яа, ямар цаваа юм чи. Тэгээд бит хоёрыг өрсөн байгаа. Миний мама нартай тоглоно те. Тийшээ явах бас ажил төлөвлөсөн байна. Тэгээд дээрэс нь тэр эмэгтэй дүү мэн хятадаас өвлийн амралт нь нэг сар амраад ирчихсэн байгаа. Утахгүй буцаж байгаа учраас бит хоёр буцахаас өмнөөс нэг тийм болцоо маягийн зүйл хий гэж бодоод бит хоёр өнөөдөр бас хамт гарч хөрхөн юм үзэж байгаа заяа. Билет үзэж байгаа амар хөөрхөө. Билет тэгээ Жизел тоглогдож байгаа юм лээ. Жизелийг үзэж байгаа. Тэгэхээр хайч гэсэн бид бүхэн бүгдээрээ штэ тий энгийн амьдралаасаа ингээ жоохон гараад тий нүдэ баясгаад, чихээ баясгаад, стрессээс жоохон хол гоё зүйлүүдийг бас үзээ. Өнөөдөр би билет үзэж байхдаа бүр үнэхээр их амар их баяртай байгаа. Яагаад би амар их баяртай байгаа гэхээр би багасаа гимнастикаар тэгээ дээрээс нь уран нугараалт зэрэгээр ингээ хичээллээд ч гэжтэй яг тусгай тийм амар юунд явж байгаагүй. Юу гэдэг лээ сургалт дамжаа бэлтгэл тиймэрхүү юмд нэг явж байгаагүй заяа тусгай. Гэтэ сургуулийнхаа тийм гимнастикийн тийм сургалтанд бол явж ирсэн. Тэгээ дээрээс нь багасаа би өөрөө нугарах бүр амар их нөгөө хүсэл эрмэлзэлтэй би бүр хинч надад зааж өгөөгүй байхад би өөрөө нугарч сурч ирсэн. Бүр хинч зааж өгч байгаагүй заяа. Ангийнхаа нэг охинтой нийлж байгаа л бит хоёр уран нугалтын элементүүдийг бүгдийг ингээд амар их давтаж бараг ингээд өдөр болгон юм нэг одоо хүүхдүүд чинь ингэдэж штэ тий та нар ч бас тэгдэг гэж магадгүй хичээлээ тараал нэг сургалт дамжаа гэдэг штэ саксны дамжаа уйлын тамж дамжаа бүжгийн дамжаа тиймэрхүү сургалтнуудад ингээд төлбөр төлөөд ч юм уу сургуулийнхаа тийм юмд явж өөрийнхөө хоббиг ингээд хөгжүүлдэг штэ. Миний хувьд л ерөөсөө тийм мөнгө төлөөд ч юм уу тэгээ явах ерөөсөө боломж ч юм уу тиймэрхүү юм бол байгаагүй байх гэж би бодож байгаа юм заяа. Магтаа яж агаад тэгээ тэр зүйл маань нэг л өдөр замхраад алга болсон заяа. Тэгээ нэр мэрийн хүртэл би мэддэг байсан. Тэгээд одоо бүр нэрийг ч бараг мэдэхгүй. Өөрийнхөө хоббинд өөрийнхөө хийж байгаа зүйлд амар их дуртай. Яа, тэгэл тэр маань яагаад замхарсан бэ гэхээр нэг өдөр би угаасаа бэлэн болчлоо гэж бодоод ааж өртө эхэлсэн. Би ингээд циркийн одоо тэр нэг юунд нь бүртгүүлж үзмээр байна гэд би бүр өөрөө тэгж хэлчихсэн заяа. Тэр тэгэхэд би хэдэн настай хүүхэд байсан гэхэд би арайч 2 дугаар биш 3 юм уу 4 дугаар ангийн хүүхэд заяа. Тийм жоохон тийм тэрөөсөө хинч зааж өгөх боломжгүй тийм байдалтай жиж би өөрөө уран гэдэг зүйлийг өөрөө хичээллээд өөрөө сураад элементүүдийн бүгднийг бүр B-ийг сураад тэгж байгаа циркэд бүтгүүлнгээд өмнөх өдөр нь бэлдээ байжсэн чинь циркэд нэг юм юу болдог аахгүй юу? Циркийн нэг багш хүүхдийн гарыг хугалцсан ч гэлөө яатсан блэ? Ямартааш нэг төмөр шугамар цогцсон ч гэлөө ямартааш нэг тийм мэдээ бүр ингээд манай Монгол орондоо яар баг ингээд зурагтаар ингээд зарлж марлаад бүр ингээд амар юм болсон байхгүй тэр үед яг нэг тийм юм болсон юм аа. Хитгээр ингээд бэснэ би санахгүй. Тэгэл манай ээж яг зөвшөөрхийн даваан дээр тэр мэдээг үзэл зөвшөөрөхө болцсон зэрэг намайг. Яа, хэрвээ би тэр циркт очиод хэрвээ намайг тэр хүссэн зүйлд мань явуулаад тийм хэрэг гараагүйсэн бол би бол одоо дэлхийгээр тойрол уран нугалтаар хичээл ч юм уу эсвэл уран нугалтын студ ч юм уу тиймэрхүү юм нээж гисэн ажилуулад багш болсон ч юм уу тиймэрхүү байх магадaltaй гэж би боддог. За өөрийгөө ингээд үгнээд үзэхээр тэгэхээр энэ дээрээс би яг юу танарт хэлэх гээд байгаа вэ гэхээр өөрийнхөө хүсэл сонирхлыг мэддэг, тэгээд чаддаг, тэгээд түүндээ ингээд тууштай байх, ингээд чадамжтай, бололцоотой тийм байх юм бол аав ээжтэй өөрийгөө бүр амар гоёор ингээд илэрхийлээд өөрийгөө аягүй гоё зөвөр ингээд ойлгуулад өөрийнхөө хүсэл сонирхлыг ингээд бат зогсоод
тэр зүйлдээ тууштай агаарэ дараа нас нат шиг ингэж харамсахгүй яа би гэдэг шүү дээ. Нийтэд яг энэ зүйлийг ярихаар ингээд хоолой цэнгэрээд уйлгаад нэг иймэрхүү байдалд болчдөг. Яг энэ сэдвээр ярихаар штэ ялцчихгүй ингээд өксөс сонирхсон өөрийнхөө хамгийн хайртай зүйлээс ингээд яг тэр мэдээнээс болоод очиж шалгаруултанд нь орч чадаагүйгээс болоод би шууд ингээд үнэхээр миний сэтгэл санаа давс ингээд унжсэн байхгүй юу. Тэгэл би тэрний маргаашаас нэг ч удаа би нугарч байгаагүй. Тэгээ юу хэлэх гээд байгаа вэ гэхээр миний ингээ уйлж байгаа ч юм уу ингэж ярьж байгаагаас үгүйсээ тодорхой гэж байгаа би үнэхээр тэрэнд амар тэр зүйлд амар хайртайсан. Өөрсдийнхөө хүсэл сонирхолдоо тэгээд өөрийнхөө хийж байгаа зүйлдээ тууштай агаарэ. Тэгээд тэрэндээ бас батсахсаарай. Хичээгээрээ. Тэгээд хоёрын оронд битээ сураарай. Бүр маш сайн өөрийгөө дайчлаад маш сайн сурах хэрэгтэй шүү гэдгийг бас эндээс би бас хэлье гэж бодоо. Ааваштай гоё тайлбарлаад, гоё байдлаар тайлбарлаад өөрийнхөө хүсэл сонирхлыг бас хамтдан нас те зарим ээж аав нар чамайг яаж магадгүй буруу шагаад үгүй чи өөр хүн болох ёстой ч гэдэг ч юм уу те. Сонирхол мэрэгжил хоёр ч юм бас өөр байж болно шүү дээ. Чи мэрэгчлээ чи өөр зүйл сонирхоод сонирхлынхаа дагуу чи өөр зүйл хийдэг ч юм уу те. Хэрвээ одоо ингээд аав ээж нар ч юм уу жоохон насан турш хүмүүс хүүхдтэй дүүнэртэй нар ч гэсэн дүүнраа ямар төрлийн зүйлд ингээд сонирхолтой байна. Хүүхдүүдээ юу илүү ингээд анхааралтай илүү сонирхож гин юунд их дуртай байна гэдгийг нь бас сайн анзаарч агаад тэгээ тэр зүйлээр нь ингээд хэрвээ тэр зүйлээр нь дамжуулаад хийх зүйлсийн сонголтыг нь өөрт нь бас өгөөд дээрээс нь та нар ч тэр талаас нь бас дэмжиж өгөөрэй. Багч гэсэн дэмжлэг болох байх гэж би бодож байна. Чиг ингэж харамсаж уйлж ярихгүй тулд энэ зүйлийг та нар ч гэсэн бас анхаарал үзээрэй гэж би энэ бичлэгээр хэмжүүлэх хэлж байна. Би гэхдээ ийм зүйлийг өгнөл ярьж бичлэг хий гэж бодоогүй өгнө бол дөнгөс ярьж эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь бүр ёо энэ сэдвийн үнэхээр надад нэрээ үнэхээр амар эдэг. Яа уйлж мэлээд хэвээ яаж тэнэгдчихв тий. За тэгээд ёо бүр ярьжсэн юм бүр тааг марта тий бүр ингээд шаал өөр сэдвлүүгүйгээд яваад орчлоо. За юу ярьжлаа? Түрүүсэнчлэн нөгөө нэг балет жизелийг үзнэ. Жизелийг үзчихэд гараад ирэхэд бол нэлээ орой болсон байх гэж бодож байна. Тэгээд ёо би балентийнхаа бэлгийг авах гэж байгаа заа ёо. Амар гоё ёо. Тэгээд өнөөдөр манай нөхөр ishte над руу залгаад гинт байжсэн аа. Гоё мах уу гэлтэгдээ. Ёо юу гэлтэгсэн чинь. Гэтэ та нарт ishte орой харуулъя за юу гэдгийг. Ёо. Өстө гоё юм аа би өнөөдөр. Тэгээ Валентиныхаа бэлгийг урьдчилаад авч байгаа 7 хоногийн өмнө урьдчилаад авчлаа. Миний нэг өдрөөр хамт аялцгаая. Тэгээд завдахгүй болцгаая. Тэр баяртай. Бид хоёроос бэлтгэхгүй болоод бүр оройтлоо. Тусламжийн маань хамт уулзж байгаа. Эсвэл хүүхдүүдтэй бас ярьлаа. Тэг бөмбөг нэг тэгээ билет үзгээд тэгээд цаг нараа болоогүй. Тэрнээс өмнө торт идэг нэ. Би ихтэй идэхгүй. Би торч байгаа. Чи юу идэхээр? Бар зөксөгөр юм шүү. Юу идвэр ч юм уу гэж. Энэ чистэй. Тэгээд энэ чинэл аа гоё шүү. Энийг харин энэ клуб ярив. Хан тэгээд нөгөө жизел чинь нөгөө юун дээр гардаг үстэй тий. Чүтүүгээд кино. Тэн дээр чинь жизелийн дүр тоглох гол булаацалтай байдаг үстэй. Тэгээд гарч ирчихэд хоёлоо нөгөө заавч чадхолоо арай өрцсөн юм лөө. Хатхаа. Эсвэл садаг үстэй. Мэдгүй шүү дээ гэсэн болж байгаа. Хараа явал үзье. Болохгүй тэгээд маргааш нэг өдөр л авчихгүй яах байгаа үстэй. Би яарч вэ? Суртаа нүгэрч. Эхлээд нэг сар гоё юм даа л.
Чам тийм байсан юм. Надад дандаа гоё байсан. Одоо тоогцоо болчихсон шүү дээ. Надад дандаа гоё байсан. Миний утас миний iPad нэг бүгд дандаа гоё. Би өөр тодож боддоо шүү дээ. Ийм байсан бол би тэгээд энэ хүсчих байгаа даа. Байсан ч гэсэн би өсөөлөх хэрэгтэй. Би ажил хийж авч байгаа юм. Би хүсч авч байгаагүй юм уу? Амар сайн яг надад хэрэгтэй болдоо шүү дээ. Тэнгүүд надад аваад өгчдөг байхгүй амар сайн. Уусаа хэрэг болохоор л уусаа авчихсан гэдэг. Яа ингэ нөө хүсч биш. Зүгээр яг бежит биш. Зүгээр ингээд амар гоо хүсчихсэн чинь хүн зүгээр аваад өгөхгүй. Хэрэгтэй болохоор л авдаг. Намайг би болохоор надад болохоор тэгж байгаа заяа. Би яг аваач гэж бодоагүй. Зүгээр ийм аванч гэж бодогдоогүй байж хат ах уу гэдэг байхгүй юу. Тэгэхээр яг ялцшгүй гэдэг. Ингэж хөлдөн байраа хайраа чиний их нэртэй штэ тий. Чиний згсээр байхгүй явж ийн гэж. Юу ах гэж бодчих. Очоод харуулъя заа юу. Тасраа гоё юмсаа. За дахиад би яг одоо энэ бичлэгийг штэ тий би засаад сууж байгаа байхгүй юу. Тэгээд ягаад хамгийн сүүлийн хэсэг дээр эдитлж байгаа хэсгийнхаа бичлэгийг авч байгаа вэ гэхээр та нартаас тайлбарлаж өгье гэж бодоод ер нь энэ бичлэгийг оруулах болио гэж би бодсон байхгүй юу. Тэгээд яг юунаас гэхээр нөө уйлж үнсэн хэсэг ба штэ тий тэр уйлж үнсэн бичлэгнээсээ би жоохон санаа зовоод тэгээд оруулахгүй гэж бодож ирсэн аа. За ер нь зүгээр штэ ямар хүн ер нь бол тий өөрийнхөө байгаа өөрийнхөө ингээд ярихыг хүссэн юм ал яриад тэгээд гаргахыг хүссэн сэтгэл хөдлөлөг гаргаж байгаа юм чинь тэгээд ер нь өөрийнхөө бицэн юм зүгээр байлгаад ижсэнээс ер нь оруулсан хамаагүй дээр оруулсан нь зүгээр юм байна гэж бодоод тэгээд сэтгэл шийдээд оруулахаар болоод тэгээд ямар ч тач нөгөө энэ бичлэгнийхаа нөгөө төгсгөл хэсгийг нь би ус оруулахгүй гэж ботсон байсан учраас төгсгөлийг нь хийгээгүйсэн байхгүй юу. Тийм болохоор яг энэ бичлэг төгсгөл нь болно. Тэгээд миний энэ бичлэгэн дундаас штэ тий ядаж доор хаяж штэ тий ганцхан зүйлийг бас миний бичлэгнээс ойлгож аваасай, мэдээж аваасай гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэгж ботсон бэ гэхээр бичлэг хийх болгонд би нөгөө нөхрөөсөө юу яадаг байхгүй юу зөвлөгөө авдаг байхгүй юу. Ер нь чиний бичлэгч штэ уг нь айгүй хөөрхөн айгүй гоё болж байна. Хүмүүсийг татгаар хүүхдүүдийг ингээ ер нь татгаар хөгжөөхөөр ер нь бол нэм гоё бичлэг ер нь болж гин. Гэхдээ чамаас нэг зүйл дутаад байна гэсэн. Чиний бичлэг дундаас штэ хүн ядч доор хаяж ядаж нэг зүйлийг өөртөө авах, өөр хүмүүсийн бичлэгийг ч юм өөр хүмүүсийн влогийг үзэж хахад ийм юм байд юм уу? Ингэж бас болох юм байна штэ. Энийг бас ингээ хийчих байсан биш үү гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө бас нэг зүйлийг бас өөртөө ингээд суулгаж авах ч юм уу, нэг зүйлийг ойлгох ч юм уу те. Тэр зүйлийг ингээд надад ингээ ойлгох гэдсэн байгаа байхгүй юу. Миний бичлэг үнцэнтэй байхын тулд ядчил нэг зүйлийг бас нэг хүн ойлгох хэрэгтэй байна, авах хэрэгтэй байна гэдгийг бас нөхрөөсөө ойлгож авлаа. Тэгэхээр нөхөртөө бас маш их баярлаа. Хараа баярлаа. Тэгээд бас бичлэгэн дээр би бас нөхрөө нэг ярьдгүй байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бас хөөрхөн хідэн зүйл бас ярьж магадгүй шүү заяа та нар. Тэгээ намайг бас нөгөө миний бичлэгэн дээр сүүлийн үед миний бичлэгэн дээр штэ манай хүүхдийн нэг дөрсүүд нэг хальт ингээд ороод байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс бүр гайхацсан штэ. Хүүе та хүүхдтэй юм уу? Хүүхдтэйс юм уу? Тэгээд нөхөр нь хайцсан юм бэ? Нөхөр нь ягаа гарахгүй байгаа юм бэ? Нөхөр нь хайцсан юм бэ гэдэг хэлсэн байхгүй юу. Манай нөхөр байгаа санаа зовлтгүй. Ард нэг нууц баянтам үсэ байгаа заяа. Нөхрөө би энэ дээр штэ амар гоё магтмаар байна. Бас нөхөртөө бас баярлаа гэдэг зүйлээс хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр одоо сүүлийн үед штэ би бүр маш олон зүйлийг маш олон ингээд салбарт
хүч үзээд байгаа. За юу гэж хэлэх вэ? Юунаас эхлэх вэ арай? Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний арыг штэ бүр бат тааж байгаа. Надад ингээд сэтгэл санаа. Манай нөхөр намайг ерөнхийдөө байнга спонсорлдог заяа. Уусаа тэгхийн ч угаасаа аргагүй штэ. Бичлэг хийж эхлэх гэж байхад миний утас эвдэрсээс аахгүй юу. Тэгсэн чинь за чи одоо угаасаа ингээд юу хийж эхлэх гэж байгаа юм чинь. Влог хийж эхлэх гэж байгаа юм чинь чамд бас утас маш их хэрэгтэй болно. Ер нь технологийн зүйлүүд чамд маш их хэрэгтэй болно гэд манай хүн хэлсэн. Тэг хамгийн түрүүнд болохоор надад утас авч өгсөн баг. Тэгээд тэгээ утастай болсон юм чинь ингээд би ерөнхийдөө эхний бичлэгээ хийж эхэлсэн. Хийж явах явцдаа би миктэй болсон шүүд. Ерөөсөө одоо сүүлийн үед штэ тэгээ влог хийж байгаа хүмүүсийн ихэнх нь миктэй байгаа ч гэсэн яваанда тий бичлэг хийж явах яваанда ингээд тэр хүмүүс чинь бүр ингээд хэрэгцээтэй бүтээгдэхүүн технологийн зүйлүүд нь ингээд яваандаа л тэр хүмүүс ингээд өөрсдөө ингээд авдсан шүү дээ тий. Тэгсэн чинь намайг зүгээр бичлэг зүгээр шууд эхлэхэд л надад энэ микийг надад аваад өгчихсөн. Тэгсэн чинь надад үнэхээр амар их урам зориг өгсөн байна. Энэ багч гэсэн намайг ингээд надад туслаад миний хэрэгтэй зүйлүүдийг авч өгч байгаа маань үнэхээр тэр бол үнэхээр маш том надад ингээд туслалцаа үзүүлж байгаа зүйлүүдийн нэг байхгүй юу? Тийм болохоор би үнэхээр амар их баяртай байгаа. Тийм. Ер нь технологийн зүйлүүдтэй энэ бичлэг хийдэг, энэ влог хийдэг хүмүүс маань харьцдаг учраас технологийн зүйлүүд маань илүү чанартай, илүү сайн байх юм бол хүмүүс бас айгүй сайн үзнэ. Дээрээс нь бас бусад үзэгчтэй ч гэсэн үнэлээд чанартай зүйлс хүргэх хэрэгтэй гэж бодсны үндсэн дээрээс бас манай хүн надад ингээд маш гоё зүйлүүдийг ингээд авч өгдөг байхгүй юу? Тийм болохоор тэгээд тийм хайртай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай хүний штэ тийм харийг хэлнэ болохоор надад ингээд бэлэг авч өгөх юм шиг заяа надад. Тэгээд ёо. За. Уйлахгүй шүү. Би өнөөдөр угаасаа амар таныг уйлсан бичлэг угаасаа хийчихсэн. Уйлж угаасаа тэнэгтмээр байна заяа. За нэг тийм юм. За өөр юу ярих гэж ялаа би? Өөр юу ярих гэж ялаа? Тэгээ буруу ойлголтыг залруулмаар байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр би гэдэг хүмүүсээ тэгж бодож байгаа гэж би бодоод байгаа. Бичлэгэн дээр ерөөсөө тэгж бичээгүй л дээ. Ерөөсөө тэгж бичээгүй заяа. Гэхдээ хүмүүс тэгж бодож иж магадгүй гэж би бодоод тэр буруу ойлголтыг нь засъя гэж бодоод та нартаас дахиад хэлэх зүйл байгаад байгаа. Би бас энэ дээрээстэй нөө хэлэх ярих зүйлүүдэд бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ дараалалаар ингээд яриа яваад байгаа шүү. За. Их хөдөлтөж авсан зүйлүүдийнхаа нэг бичлэгийг би хийдэн штэ хаяа. Гэхдээ тэр зүйлүүдийг бас хүмүүс ингээд буруу ойлгож ижээс магадгүй. Нэг юм хөдөлтөж авчаал хэвээр хүнд гайхуулаад байгаа юм шиг ингээд задлал харуулаад олон нийтэд үзүүлээд ингэж зарим хүмүүс шүү. Зарим хүмүүс тэгж бодож иж магадгүй. Гэхдээ миний влогийг үздэг хүмүүсийн хувьд болохоор ерөөсөө тийм юм бичиж байгаагүй учраас штэ тэгж боддгоо байх гэж би бодож байна заяа. Гэтэ би мэдэхгүй л юм л. Би ингэдэг байхгүй юу? Би амар олон ютубер, блогеруудын бичлэгүүдийг ер нь бол байнга үздэг байхгүй юу. Тэгвэл тэр хүмүүсийн ихэнхдээ надад ингээд таалагддаг зүйлүүд намайг ингээд амар гоё баясгаад ч юм уу намайг амар жаргалтай болгодог зүйлүүд нь болохоор тэр хүмүүсийн өөртөө ингээд худалдаж авсан эсвэл хүмүүсийн бэлгэлсэн тэр гоё зүйлүүдийг нь би анбоксинг хийж байгаа бичлэгүүдийг үзэх бүр үнэхээр амар кайфтай надад бүр үнэхээр кайфтай санагддаг заяа. Тийм болохоор тэрийг надад ингээд ад жаргал ч юм уу эсвэл кайфтай санагдуулж байгаа учраас би тэр бичлэгийг үзэх үнэхээр надад амар гоё байдаг учраас би бас тийм бичлэгийг бас хий гэж бод. Тийм болохоор би тийм юм дуртай учраас би тийм бичлэгийг бас хийдэг. Тэгээд та нарч бас дуртай бол үзээрэй. Дургүй ах юм бол үзгүй ээж болно шүү заяа. Гэтэ яадгийн үзсэн ч болно шүү дээ. Тэг жоохон шунал шуугагаа бас хөдөлгөлтөө тий гоё шүү дээ. Тэгээ яг одоо миний ярьсан юм дээрээс би одоо угаасаа дахиад нэг юм та нарт нэг юм авсан юм үзүүлэх гээд байгаа байхгүй. Үзүүлэх гээд би та нарт барыг тэгж бодож гээд амар албан шахалтаараас тэгээд байна уу юу? Үгүйстэй. Үгүй. За тэгээд та нартай юм гоё юм үзүүлэх гэж байгаа учраас би ингээд мик ингээд тавь. За хамгийн түрүүнд та нарт юу харуулах вэ? Би угаасаа харагдсан байгаа зүйлээс л эхэлчихээх үү. Харагдсан байгаа гэдэг чинь угаасаа эдгээр чинь бүгд харагдсан ба шүү дээ. Ямар сони би цагаа ихтэй зүүцэн хардаа. Тэгээд энэ I watch series 10 билүү тий 10. Тийм series 10-ыг нь би авсан байгаа. Тэгээд энэ угаасаа доторх зүйлүүд энэ угаасаа та нар мэдэн штэ энэ зүгээр хайрцаг нагаад угаасаа би зүүцэн харуулж та нарт.
Тийм амар хөөрхөө ядчих дээ штэ тий. Би энэ дээр Mickey Mouse дээр тавьсан чинь Mickey Mouse нь амар хөөрхөн цаг хэлдэг. It's 12:02. Угсаа цаг маг угсаа тодорхой штэ. Тэгэхээр цаг надад үнэхээр их хэрэгтэй байсан. Гэхдээ би ойрын хугацаанд аавна гэж бодоагүйсэн заяа. Надад угсаа тэгж байгаа л болын цаг маг бол нэг амар одоохондоо нэг амар хэрэгтэй зүйлүүдийн бүр яг ингээд амин тулсан хэрэгтэй зүйл биш учраас бид хоёр дараад нь авъя гэд ярилцчихсан байсан бохгүй юу? Тэгсэн чи гинт хараа гоё мах уу гэл тэгэл тэгсэн чинь цаг байсан. За ёо за энэ цагийг ингэ бол за дараа нь болохоор энэ байна. Би та нарт штэ 3 4 юм харуулах байх. Энийг би бас задлчихсан байгаа. Энэ гэхдээ штэ те би бараг 2 сарын өмнө захиалаа тавьчулчихсан байсан байхгүй юу? Тэгээд ашиглчихсан байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр штэ те утасны селфи гэрлэхгүй юу? Тэгээд ийм дотроо юм байгаа. Би нэг ашиглацсан. Тэгээд ийм Type-C оролттой цэнэгэлдэг. Энэ бүр амар хөөрх ирсэн заяо. Яагаад тэгэхээр би хятадас захиалсан байхгүй. Хятадас захиаллаа тэгээд ерөнхийдөө зурган дээр ч юм уу бичлэгэн дээрээ нэг гой харагдахгүй байгаадсан байхгүй надаа. За гэхдээ энэ бол айгүй хөөрхөн бараг уцаа камер шиг бариад камер шиг үйлдэлтэй болгоод ашиглаж болох юм байна гэж бодоод айгүй хөөрхөн хямдхан захиалаад авчихсан би. Тэгсэн чинь амар гоё материалтай амар чанартай ирсэн заяа надад бүр амар хөөрхөн. Нэр энийг та нар ингээ авах юм бол шүү дээ үнэхээр харамсахгүй заяа. Би одоо уцаараа бичлэг хийж байгаа учраас ингээ нэг яг утсан дээрээ харуулад хэрэглээд үзүүлж болохгүй байгаа тийм аа. Ингээ бэрдэг заяа. Дээрх шиг харагдана гэсэн үг байхгүй. Утас нь ингээд соронслогдоод ингээд автоматар ингээд наалтчихна гэсэн үг. Удирдлага хэсэг нь бүлүүдээр холбогдонгуудаа ингээд чип гэдэг зургийг авчна. Эсвэл штэ тэ энийг ингээд суурлуулад өөр газар тавьж явгуудаа холоос энийг удирдлагыг наваад очиод ингээд удирдчихна. Амар гоё гацлаг. Йоо одоо хамгийн гоё хэсгийг харуулъя заяа. Энэ хэсэгт хамгийн гоё зүйлүүд байгаа. Энийг эргүүлээд уртлын нэг авчин заяа. Тэгээд одоо вау энэ та нар харагдаж байна уу? Би харагдаж байна. Яна та нар харагдаж байна уу гинэ? Йоо та нар юу харагдах вэ дээ ёо. Ингэж барьж байгаа селфи маягаар өөрийгөө ингэ толинд нь ойлгож харж байгаад бичлэг хийн. Тэгэд хамгийн гол зүйл нь штэ тэ энэ вэ. Вау. Ёо. Ингээд гэрлийн багсгаад гэрлийн өөрчилж болдог. 3 өнгө. Оо. Ёо, гоёгаас тээ. Би идлээс хүрхэн харагддаг байхгүй юу? Type-C оролттой цэнэглэгчтэй. Ингэж тавиад ингээд уцаа ингээд тогтоож агаад бичлэг хийчих болдог заяа. Ингэж тогтоож агаад. Гоёгаас тээ. Ёо, энэ зүгээр бүр уцтай бол баг энийг аваад баг камер. Гэрэлтэй болсон би. Гоё гэрэлтэй болсон. Би тэгээд өмнө нь штэ та нарт штэ ямар гэрлэр ингээд бичлэг хийдэг байсан бэ гэхээр ширээний гэрлэр заяа. Ингээд одоо ч гэсэн ашиглаж байгаа. Ширээний гэрлэгийн тал руугаа харуулж агаад бичлэг хийж байгаа байхгүй юу? Энэ гэрлээ би бүр амар гоё хүнээс амар гоё байдлаар авахулсан. Ёо, бүр амар хайртгүй. Энд нэг харуулах юм бэ. Энэ юу гэж бодож байна? Та нар энийг харж ирсэн үү? Сүүлийн үед бүр айгүй их хүмүүс ингээд энийг тушиж үзээд, тоглож үзээд, дэвлүүлж үзээд байгаа байхгүй юу? Энэ юу вэ гэхээр штэ тэ номын ингээ булан гэж явагддаг аахгүй. Даал бүрийг нь өөрөөсөө ингээ уралдаг гэж боддоо бүр үнэхээр гоё заяа. Энэ одоо энэ дотроо ном байгаа аахгүй. Номоо хүртэл номныхоо хууцыг хүртэл өөрөөсөө хийдэг гэж боддоо. Oh my god. Ямар гоё юм бэ? Гэрлийг нь хүртэл өөрөө холбоно. Дотор нь байгаа зүйлүүд нь бид нар одоо энэ нөгөө нэг эвлүүлж яхад энэ деталуудад нь ордог заяа. Oh my god энэ хардаа ингээд бүх зүйлүүд нь мод. Цэвэр мод. Тэр яг бүр модны үнэр. Угаасаа л мод юм чи модны үнэр л гарна л та. Гэтэ 100% мод. Ямар нэгэн зүйл харшлахгүй, ямар ч будагч бойцоо ороо гэр одоо задлж үздэг. Энийг хартаа. Яа, юу гэж бодож байна танаас? Тэгээд эдрийг бүгднийг нь өөрсдөө ингэ салгаа заяа. Би хажууд нь гэтээ ямар ч тач тайлбарлсан бичлэгийг нь оруулчихъя. Энэ хартаа. За дундаас нь харуулъя. Нөгөө нэг хилээдс номын сан гэжтэй тий. Өөрсдөө ингэж эвлүүлдэг. Энэ хартаа.
Ингээд хамгийн сүүлд надаа ийм болно гэсэн үг. Тэгэд энэ мэдрэгчтэй гэрэл нь өөрөө ингээд хасдаг. Энэ гэрлээ та нар өөрсдөө ингээд бүр ингээд холбон заяа. Энэ гэхдээ 14 наснаас дэшегээ. Тэгэд том хүмүүс ч бас эвлүүлж болон заяа. Төрлүүд нь зөндөө байгаа. Энэ болоод Magic Library гэсэн болол нь шүү дээ. Амтны байна, тэгвэл байгаль орчных байна, мод ургамлынх байна, Google-тэй киноны баатрын дүрч байна. Тэгээ дээрэс нь Harry Potter-х байлаа гэж боддоо бүр ёо. Би гэхдээ Harry Potter-хыг авах гэсэн чи яг намайг авч явах явцад штэ тэр дууссан байсан. Гэтэ дахиж гарч ирэх байхаа. Тэгээд ёо хэрвээ би гэхдээ энэгээр штэ влог хий гэж би ботсон байхгүй юу? Гэхдээ влог хийхгүйгээр зүгээр би Instagram хаягдаа энийг эвлүүлж байгаа рил хийчих заяа. Тэрнээс та нар ингээ хараараа реклам хийчихүү яа. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн яриа гэж ботсон зүйлүүд маань ингээд дуусчихъя. Тийм болохоор энэ бичлэгээ би яг одоо эвлүүлээд маргааш өглөө оруулж чадах юм уу? Oh my god, надад бүр амар хичээл байгаа, амар хийх зүйлүүд байгаа учраас би өнөөдөр энийг амжуулж чадахгүй байх гэж бод. Өнөөдрийн бичлэгнээс та нараас авах зүйлийг аваад гээх зүйлийг гээгээрээ. Миний бичлэгийг үздэг та бүхэнд бүгдэнд нь маш их баярлалаа шүү. Тэгээ шинээр орж ирж миний бичлэгийг үзэж байгаа танд ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд өмнөх бичлэгүүдийг манайс сонирхоод үзээрэй. Лайкаа дараарай, subscribe-а дараарай. Бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.